Би бол Леба Даймонд компани тогроод 240 иргэний төлөөлөд ярьж байгаа юм байна. Нэг бүхэл бүтэн чойр ам гэдэг үнэтэй бай. Яг тэрнтэй адилхан иргэд тохирчод байна. Бид нар амнасаа алдах, орон байранд орж чадахгүй салах энэ энгийн үзэгдэл биш шүү дээ. Энийг яагаад юм энгийн үзэгдэл юм шиг ингэж ойлгож байгаа, ойлгох хэмжээнд хүрчээд байна. Тэгэхээр энэ дээр улсын хэрлэн гишүүд болон байнгын анхаарал хандуулж өгөөч гэж хүсэж байгаа. За энэ дээр би эхлээд гол юм хэлчихэ. Бидний асуудлыг сонсголын хэмжээнд авч сонсгол зохион байгуулж өгөөч гэж хүсэл тавьж байгаа. Яагаад сонсгол зохион байгуулах вэ? Яагаад гэвэл энэ барилгын компаниуд дээр аудит оруулмаар байна. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь урьдчилан тэмдэглэл хийлгэмээр байна. Энэ барилгууд баригдахгүй байгаа шалтгаан болохоор ердөөсөө давхардуул зарсан. Үл өдөртөө бүртгэл байхгүй, хяналт байхгүй. Заллингаа нууж байгаа. Тэгээд аудит оруулсны дараа хэрвээ энэ сонсгол зохион байгуулад өгвөл компаниудыг хоёр ангилаад үнэхээр бас санхүүгийн эрсдэлд орсон компаниуд ажиллаа явуулъя гэж байгаа компани байж бас болцсошгүй. Заллин хийсэн компаниудыг дампууруулад дараа чинь бидний гарц гаргалгаа бол цагаан хаалгал болчиход байгаа. Цагаан хаалганы хохирогчд хэдэн жил явж одоо өөрсдөө барилгаа барьж дуусгаж шít. Бид нар энэ тэнд шудлаа юм яриад энэ ажил явахгүй байна. Сонсголын арга хэмжээнд аваач ч өгөөч гэж хүсэж байна. Ард иргэд байранд орж чадахгүй амнасаа алдах энгийн үзэгдэл биш шүү дээ. Бидний цааталтанд төлөөлөд ирж чадахгүй байгаа өчнөө хүн байна. Гадаадаас дотоодоос малчид зөвшөөрөлд итгээд хин нэгний рекламд итгээд оддын үгэнд итгээд захиалгаа өгж байгаа бид нар. Бидний асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа.